Христийн дагуу их эзэн Есүс Христ хүн төрлөختний төлөө ирээд хүн төрлөختний нүглийг үрж загалмаа цовлогдсон нас барж үхлийг ялж амилсан билээ. Өнөөдөр энэ гайхалтай өдрийг бид нар хамтдаа тэмдэглэж байна. Христ амилсан. Тийм ээ, тэр үнэхээр амилсан. Таны хариулт юу вэ? Халелуя. За бид нар өнөөдөр энэ амилсан баярыг хамтдаа тэмдэглэж явах үед бид нар нэг маш чухал зүйлсийг бас энд ойлгох хэрэгтэй болдог. Христийн дахин амьлалт гэдэг бол Христ итгэлийн он сургаалын нэг хэсэг нь биш юм байна. Энэ бол Христ итгэлийн гол суурь нь байгаад байна. Бид нар заримдаа Христийн дахин амьлсан тухай ярихаар олон сургаалын нэг нь амьлсан гэдэг сургаал байдаг юм шиг бодох гээд байдаг үгүй. Яг бол Христийн дахин амьлалт байхгүй бол Христийн сургаал тэр чигээрээ байхгүй л гэсэн үг. Тийм учраас ан нөхдөй үнэхээр та Христ итгэсэн, Бурханд итгэж байгаа хүний хувьд та энийг заавал ойлгох хэрэгтэй. Энийг заавал мэдэх ёстой. Энийг заавал бас тунхаглан ярих ёстой. Христийн амьлалт үгүй бол бидний итгэл үнэмшил энэ үн цэнэгүй хоосон байх болно. 1-р Коринт номын 15-р бүлгийн 5-14 дээр хэлсэн байдаг. Христ амьлаагүй юм бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэлж хоосон болох байсан гэж. Христ итгэгчнэр гэдэг бол адилхан хоббитой хүмүүсийн нэг л биш. Бид нар хамт нийлээд ямар нэгэн клуб байгуулдаг. Зарим хүмүүс Христ итгэлийг бас тэгж бодоод байдаг л да. Нэг адил хоббитой хүмүүс тийм үү? Есүс Христ итгэсэн гэдэг нэрийн доор одоо тийм Христэд хоббитой хүмүүсийн нэгдэл юм шиг. Тэгэхээр энэ бол клуб биш, энэ бол хобби биш. Энэ бол бидний амьдрал байгаа. Бид нар нэм гараг бүр энэ газар цуглаад Есүс Христийн дахин амьсныг бид нар тунхагладаг. Өнөөдөр бид нар онцгойлон тэр өдрийг бид нар дурсан санаж бид нар энэ баярыг тэмдэглэж байгаа. Энэ баяр өнөөдөр орой гэртээ очиод баярын ширээ засаарай. Та нарын зарим чинь зарим тийм байхгүй байгаа да тийм үү? Сүмдэр очиод амьсан баяр болно гэсэн. Тэгээд тэрэнд нь суучаад тэгээд харж сайхан амарна гэж. Та нарыг амраахгүй их нэртэй туслаад ирчүүд нь хүртэл сайхан баярын ширээ засаарай. Бид нар ингээ мэндэлсний баяраар чинь бүгд л тийм үү шинэ жилдээ угтаад ч юм уу ойрхон байгаа ч тийм үү бүгд л баярын ширээнд хийх наастартай байдаг. Харин гэтэл амьсны баяр дээр болохоор хүмүүс бүтэн зөдөр цуглаан төрж ирээд эсвэл 7 өдрийн дундор өглөөний мөргөл суугаад 5 дахь өдрийн орой Ивэлт баасан гарагт Иесус цовдлогцсныг тунхаглаад тийм үү үхлийг яриад тэгээд бүтэн зөдөр цуглаандаа сууж халалуй хашгираад гарч явангуудаа за сайхан болчихлоо гэдэг. Үгүй ээ өнөөдөр бүгд ингэж дуусахгүй шүү. Өнөөдөр орой гэрт юу байх нь вэ? Баярын ширээ засахна гэсэн. Амен. Бүгд хажууд байгаа юм хэлээрэй. Баярын ширээгээ засаарай. Баярын ширээ засаарай. За ямар хэмжээний ширээ засах мэдээ чинь та нарын сонголт шүү заяа. Энэ тэрэн дээр бол надад зам заавар байхгүй. Тэнд баярын ширээ дээр юу байх ёстой байх ёсгүй надад хэлэх юм байхгүй. Харин баярын ширээ гэр бүлээрээ тойр суугаад Есүс Христ үхлээс амьдсан шүү гэдгийг ярилцаад яриад эзэн талархаад энэ баярыг тэмдэглээрэй. Христ итгэл амьлалгүй бол Христийн амьлал байхгүй бол бидний тунхаглал бидний итгэл хоосон байх болно гэж. Өнөөдөр би та бүхэндээ Христийн амьлалтын талаар 3 зүйлийг би та бүхэнд хуваалцмаар. Нэгсэндээ Христийн дахин амьлалт бидэнд 3 чухал зүйлийг сануулж яадаг. Нэгдүгээрт Христийн дахин амьлалт нь бидэнд бүтээгч Бурхныг тунхагладаг. Бурхныг бүтээгч гэдгийг бидэнд дахин сануулдаг байна. Христийн дахин амьлалт итгэх нь биднийг Бурханд итгэдэг гэдгийг харуулдаг. Нэг ийм хүмүүстэй би таарч ясан л надтай уулз ярьж байхдаа пастор Бурхан бүтээгч гэдэгт итгэж байгаа. Бурхан үнэхээр бүхний бүтээсэнд итгэж байгаа. Бурхан сайн гэдэгт итгэж байгаа. Гэтэ нэг юмд ерөөсөө итгэхгүй байна. Яг логикийн үед болохгүй байгаад байна. Энэ юу вэ гэж? Христ амьдсан гэдэг нэг л болж ихгүй. Христ ирсэн за болж байна. Христ амьдэрсэн окей болж байна. Яг гэвэл угаасаа түүхэн баримтан дээр Есүс Христийг амьдарч ирсэн гэдгийг зөвхөн Библиэлд хэлээд зогсохгүй тухайн үед байсан түүхчид хүртэл Христийн амьдралын тухай тэмдэглэж үлдээсэн байдаг. За их түүхэн баримтаараа Христ бол амьдарсан болж байна. За Христ Понти Пилатын үед цовдлогдсон гэдгийг бас тодорхой тухайн үед байсан Христийг яг нас барж амьдсныхан дараах үед дараа нэг хэдэн жилийн дараа төрсэн бас түүхчдийн тэмдэглүүд байгаа л да. Тэгэхээр энэ бүхнээс харах юм бол яг байна. За болж харин үхлийг ялсан гэдэг үхсэн хүн амилахгүй шүү дээ пастор. Та мэдэн шүү дээ. Бид нар хинч амилахгүй шүү дээ гэдэг. Тэгэхээр энэ өөрөө бас логикийн хувьд нэгэн буруу болчиход байна гэсэн. Яг гэвэл хэрвээ тэр бүтээгч Бурхан юм бол
Хэрвээ тэр бүхнийг бүтээсэн бол, тэр нар сар од гаригсыг бүтээсэн бол, тэр орчин ертөнцийг бий болгоод тэр таныг, намайг, хүнийг бүтээсэн бол Бурханд боломжгүй зүйл гэж үгүй байх болно. Библийн Эхлэл номын 1:1-д маш тодорхой хэлсэн байгаа. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэсэн. Хэрвээ үнэхээр эхэнд Бурхан тэнгэрийн газрыг бүтээсэн, тэр бүтээгч Бурхан та итгэсэн бол Христ үхлийг ялж амьдсан гэдэг та итгэх болно гэсэн үг. Мөн Эхлэл номын 2-р бүлгийн 7-д Бурхан Яавэ хөрс шороогоор хүмүүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээхэд хүн амьд бодгаал болжээ гэсэн байна. Хэрвээ Бурхан хүнд амьдралыг өгсөн бол, хүнийг бүтээсэн бол, тэр бүтээсэн хүндээ тэр дахин амьдрах боломжийг өгөх Бурхан муу юм а. Тиймээс амьдрал, үхэл Бурханы гарт гэсэн итгэл бидэнд байдаг. Хэрвээ Бурхан бүхнийг чаддаг гэж бид нар итгэж байгаа бол, хэрвээ Бурхан орчин ертөнцийг бүтээсэн гэж бид итгэж байгаа бол, Христийн дахин амьлалт бидэнд энийг бас дахин сануулдаг, заадаг. Хэрвээ Есүс Христ үхлийг ялж амьлаагүй байсан бол өнөөдөр бидний Бурханд итгэл маань хоосон байхад төдийгүй Бурхан биднээс хүндлийг авах зохистой нэгэн байх боломжгүй маа. Бид бүтээлд хүндлийг өргөөгүй. Бид бүтээгч Бурхан хүндлийг өргөдөг. Бид өөрийн гараараа бүтээсэн шүтэн мөргөөгүй. Биднийг бүтээсэн, бидэнд ам амьдралыг өгсөн Бурханд бид хүндэл талархлыг өргөдөг юм аа. Тиймээс ан нөхдөд бид нарыг дахин амьсан баярыг тэмдэглэх үедээ бид нэг тунхагийг үргэлж сандаг, нэг зүйлийг бид нар үргэлж мэддэг, дахин амьлал бидэнд заадаг. Бүтээгч Бурхан, орчин ертөнцийг бий болгосон Бурхан, бидэнд хайртай Бурхан, бидний төлөө өөрийгөө хүү гэлгээсэн Бурхан, хүн төрлөختнийг бий болгосон Бурхан. Халелуя. Тэр Бурханыг дахин амьлалд тунхагладаг юм а. Халелуя. Тиймээс андагт өнөөдөр бид энд суугаад зүгээр нэг шашны ёслолд оролцож байгаа биш. Зүгээр нэг итгэл үнэмшил нэг адилхан хүмүүс нэрээд хоббигоороо суучаад би нэг хараа чи гоё шүү, би гоё шүү, бүгдээрээ гоё шүү, халелуя гэж хашгирахгаагүй. Бид нэр бүтээгч Бурханыг тунхаглаж байна. Халелуя. Хоёрдугаарт нь Христийн дахин амьлалт нь бидэнд юуг тунхагладаг гэж, Есүсийг Христ аврагч мөн гэдгийг бидэнд тунхагладаг юм а. Марк номын 9:31 дээр ингэж хэлсэн байна. Есүс шав нартаа зааж тэдэнд хүмүүсийн гарт тушаагдах бөгөөд тэд түүнийг хөнөөн. Тэрээр хөнөөгдөх боловч 3 дахь өдөртөө амилна гэсэн байна. Есүс Христ өөрийнхөө тухай ярьсан. Хүн буюу хүн болж энэ дэлхийд ирсэн хүн. Би хүмүүсийн гарт тушаагдана. Бүтээлийнхаа гарт тушаагдана гэсэн. Тэгээ намайг тэд цовдлж алах болно. Гэхдээ тэр төгсгөл биш юм аа гэсэн. Яг л 3 дахь өдрөө би үхлийг ялж амьлах болно гэсэн байдаг. Маш сонирхолтой Үүс номын 17 дугаар бүлэг дээр Илч Паул ингэж бичсэн байгаа. Паул хийсэн үйлдэл Үүс номын 17 дугаар бүлгийн 2-3 дээр Паул заншсан ёсоор синагогт очиж 3 амралтын өдөр дараалан тэднийхэнд бичвэрээс тайлбарлан номлов. Христ зовлон амсаж үхлээс амьлах учиртай байсныг Паул нотолж, миний та нарт тунхаглаад байгаа энэ Есүс чинь Христ шүү дээ гэж хэлвэ гэсэн байна. Хэрвээ та санаж байгаа бол Паулын түүхийг мэдэн юм уу? Паул гэж ямар хүн бэ? Энэ бол Христ итгэгчдийн жинхэнэ дайсан байсан баг. Яг гэвэл энэ Паул өөрөө жинхэнэ эвдэн шашиндаа үнэнч хүн байсан. Тэр өөрийгөө юу гэж үздэг байсан гэхээр их оронч, бурхандаа үнэнч хүн гэж үзэж байсан баг. Тэр өөрөө бурхандаа үнэнч, эвдэн шашиндаа үнэнч, мөшөөгийн өгсөн тэр хууль дүрмдээ үнэнч. Тэр жинхэнэ өөрийгөө эвдээ хүн гэдэгт итгэл үнэмшилтэй байсан төдийгүй тэр бас юу үзэн ядчихсан гэж Христийг, Есүсийн сургаалыг тэр гайж гэж үзчихсэн баг. Тэгээд тэр Христ итгэгч нарыг барьж, хорж, шоронд хайж, мөн заримийнх нь амь насыг хөнөөхөд хүртэл Паул яасангээр баярлж ирсэн баг. Ингэх ёстой. Муусан тэрс үзэлтэнгүүдийг алах ёстой маа гэж тэр баярлж ирсэн. Гэтэл нэгэн өдөр Үүс номын 9-р бүлэг дээр харах юм бол Паул сүмийн дахилж зэрэгцэнгүүдээс ахлагч нараас эрх аваад Дамаск хот руу явдаг. Яг л тэр замдаа таарлцсан тэнд хотод байгаа Христ итгэгчдэрийг барьж яваад бүгдийг хорж гянданд хаях үүрэгтэйгээр явсан. Эрх мэдэлтэйгээр. Тэр үед Есүс түүнд өөрийгөө илчилсэн юм а. Тэр их хурц гэрэл дунд Есүстэй учирдаг. Тэгээд Паул асуусан, та хэн бэ гэсэн. Who are you, Lord? Эзэм нь та хин бэ гэсэн. Бүгдээрээ Who are you, Lord? Хэлээ 1 2 3. За англи хичээл орлоо. Дахиад хэлээ 1 2 3.
Дахиад хэлий 1 2 3. Паул асуусан Бурханаас тэр хурц гэрэл дотроос гэрэлтч нэгнээс та хин юм бэ эзэн? Гэсэн Есүс юу гэж хариулсан гэж? Google гэсэн үү? Чат GPT-гээс асуу гэсэн үү? Есүс маш тодорхой өгүүлсэн баг. Би бол чиний хавчиж буй Есүс юм а гэсэн. Яг үндэ Паул Есүсийг хавчаагүй шүү дээ. Есүс итгэгч нарыг хавчсан. Харин Есүс юу гэж үзсэн гэж түүнд итгэгчдэр нь түүний хэмаа гэдгийг. Түүний хүмүүсийг хавчна гэдэг бол Есүсийг хавчиж байгаад адилхан юм аа. Хэмжээс хэлсэн ба. Чиний хавчиж буй би Есүс байна гэсэн ба. Тэгээд дараа хоёр дахь асуулт нь юу вэ Паул? Би юу хийх вэ гэсэн ба. Түүнийг Есүс гэдгийг мэдлээ. Есүс бол эзэн юм байна гэдгийг ойлголоо. Одоо тэгвэл энэ эзэн Есүс надаас юу хүсэж байгаа вэ гэсэн. Би юу хийх вэ эзэн минь гэж асуусан. Илч Паул хэн болсон бilé? Есүсийг тунхаглагч болсон. Есүсийн дахин амьлалтыг тэр үхэх хүртлээр тунхагласан. Эзэн бүр маш тодорхой хэлсэн байдаг Паулд. Миний төлөө хэрхэн зовж хавчигдахыг би чамд заав харуулах болно гэсэн. Амсуулах болно гэсэн байдаг. Христийн нэрийн төлөө. Илч Паул Есүс Христийн нэрийг тунхаглаж, түүний нэрийг ярьж тэр маш их хавчлаг дундуур, зовлон дундуур явсан. Гэхдээ тэр итгэлээс ерөөсөө урваагүй маа. Яагаад гэж тэр Есүстэй уулзсан учраас. Тэгэд энэ Паул энд хэлсэн байна. Миний та нар тунхаглаад байгаа Есүс чинь Христ шүү дээ. Христ буюу аврагч байхгүй юу та гэдгийг тэр тунхаглаж ирсэн хүмүүсийн дунд. Үлс номын 13 дуурийн 33-аас 35 дээр хэлсэн байдаг. Бурхан үүнийг үр удам нь болох бидэнд биелүүлэн өгч Есүсийг үхлээс амьлуулсан. Дуулал номын 2 дугаар бүлэгт чи бол миний хүү. Өнөөдөр би чамайг хүүгээ болголоо гэсний дагуу болжээ. Бурхан түүнийг ялзралт хүргэлгүй үхлээс амьлуулсан бөгөөд энэ нь Давидэд амласан ариун бөгөөд баталгаат амлалтаа та нарт сойрхон хэмээн эрт үед айлдсан ёсоор нь болсон байна. Түүнчлэн өөр хэсэгт ариун нэгэндээ та ялзралыг үзүүлэхгүй гэсэн байдаг. Есүс Христ булшинд оршуулгдсан булшиндаа ялзарч үлдээгүй маа. Санаж байгаа бол яг тэр өдөр түүний булшийг ирэх гэж очисон эмэгтэйчүүд тэр булшны хаалан тэр чулуу хөдөлсөн онгорхой байсан бөгөөд дотор нь орох үед Христийн бие байгаагүй Есүс юм. Тэн түүний биеийг ороосон байсан даавал үлдсэн байсан. Тэд нар хоорондоо гайхсан эзний минь би хайччихваа гэж. Эзэн Есүс Христ өөрөө маш тодорхойгоор би амилнаа. Би ялзралт үрд үлдэхгүй маа гэж хичнээн олон удаа ярьсан ч тунхагласан ч гэсэн тэр хараахан ойлгоогүй л яваадсан. Тэгээд энийг харсны дараа Тэнгэр илч хэлсэн байдаг. Та нар яагаад амьд нэгнийг үхэгсдийн дунд хайна вэ гэсэн. Тэр эмэгтэйчүүд хамгийн анхны тэр гайхалтай мэдээг сонссон юм тэр эмэгтэйчүүд энэ баяр хөөртөгөөр гүйж очин дагалдагч хэлсэн байгаа. Бидний эзэн амилжээ гэсэн. Халелуя. Есүс амилсан. Үхлийг ялан амилсан юм аа. Тэр ариун нэгэндээ та ялзралыг үзүүлэхгүй гэж хэлсэн. Ариун нэгэнд Есүс Христ аврагч. Есүс бол бидний төлөө илгээгдсэн аврагч учраас тэр булшинд ялзрах ёсгүй байсан юм аа. Тэр амилсан. Үлс номын 13-ын 38-аас 39-дор үргэлжлүүлээд ингэж хэлсэн байгаа. Тиймээс ахан дүүсээ энэ хүний ачаар нүгэл хилэнцээсээ хилтрэх өршөөл уучлал та нарт тунхаглагдаж байгааг ойлгоо гэсэн. Энэ хүний ачаар гэж хэний тухай ярьж? Есүсийн тухай ярьж. Есүсийн ачаар, Есүсийн өрөөлөөр та нар нүглээс өршөөгдөх болно гэсэн баг. Тэгээд цааш нь маш сонирхолтой хэлсэн байгаа. Мөшөөгийн хууль зааврыг дагж мөрдөвч гин буруугүй болсон гэж зөвтгөгдөж чадахгүй байсан бүхнээсээ Есүст итгэгч хүн одоо түүгээр зөвтгөгдөх боломжтой болсон юм аа. Халелуя. 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 Мөшөөгийн хуулийг аннөгтөө хууль дүрмийг дагаж мөрдөөд бид нар үнэхээр ариун хүн зөв хүн болчихно гэж бодож бол энэ дүр чинь. Үнэхээр энэ дүр чинь. Яг бид нар тийм боломж байхгүй. Бид нар нүгэлт хүмүүс. Бид нар амаараа сайн зүйл хийсэн зүрхэндээ буруу юм ботсон байдаг. Бидний үг хэл яриа гим нүглийг үлддэг. Бидний зүрх сэтгэл гим нүглийг үлддэг. Бид нар оюун бодолтой бид бузар мууг боддог. Бид өөрсдөө гараар өөрсдөө биеэрээ нүгэлд хутгалдаг. Бид бол төгс хүмүүс биш. Бид ариун хүмүүс биш.
Харин Библи юу гэж хэлсэн гэвэл тэр аврагч Есүс бол Христ учраас хүн төрлөختнийг нүглээс нь чөлөөлсөн юм а гэсэн. Есүс Христийн дахин амьд бидэнд юуг тунхагладаг гэж Есүс бол Христ мөн гэдгийг тунхагладаг юм а. Хамгийн сүүлд нь 3 дугаарт нь Христийн дахин амьлалт нь бидэнд түүнд итгэгч нарт итгэл найдвар буй юм байгаа гэдгийг бидэнд тунхагладаг юм а. Христийн амьлтыг гэрчилсэн 500 гаруй хүмүүсийн тухай Библи бичиж үлдээсэн байдаг. 1-р Коринт номын 15 дугаар бүлгийн 3-8 дээр хэлж байна. Би хүлээж авсан хамгийн чухал зүйлээ та нарт дамжуулсан билээ. Бичвэрийн дагуу бидний гим нүглийн төлөөсөнд Христ үхэж оршуулгдсан бөгөөд бичвэрийн дагуу 3 дахь өдөрт нь түүнийг амьлуулсан. Тэгээд Кефт дараа нь 12 шавьдаа үзэгдсэн юм. Үүний дараа нэг өдөр 500 гаруй ахан дүүст үзэгдсэн ба тэдний зарим нь нас барсан боловч олонх нь одоо амьд сэрүүн байна гэсэн. Энэ одоо амьд сэрүүн гэдэг нь одоо байгаа тухай яриаггүй шүү тийм үү? Тухайд Паулийн загтал бичсэн үед одоо ч гэсэн Есүс Христтэй уулзсан түүнийг амьлсан байхыг харсан 500 хүмүүсээс зарим нь амьд сэрүүн бай шүү гэдэг тухай хэлж байгаа тийм үү? Улмаар Яаков тэгээд элч нарт бүгдэд нь үзэгдсэн юм. Бүхний эцэс дутуу төрсөн мэт надад бас тэрээр үзэгдсэн билээ гэсэн. Элч Паул Есүстэй уулзсан тэр учирлаа хэрж байна. Есүс өөрийгөө надад илчилсэн юм а. Дахин амьлсан, үхлийг ялсан тэр Христ надад өөрийгөө илчилсэн юм а гэдгийг энэ тэмдэглэл үлдээсэн байна. 500 гаруй хүний тухай ярьж байна. Энэ 2 хүний тухай яриаггүй. 20 хүний тухай яриаггүй. 500 гаруй хүн Есүс Христийг амьлсны дараа түүнтэй уулзсан тухай ярьж байгаа. Энэ 500 гаруй хүмүүс тухайн үедээ тэд нар үхэн үхтлээ Христийг гэрчилсэн тухай ярьдаг. Есүс Христийн дахин амьлтын талаар 2 маш чухал одоо баримтын тухай ярьдаг. Нэг нь болохоор түүхэн баримт, нөгөөд нь болохоор итгэлийн баримт буюу бичвэрийн баримтын тухай ярьдаг. Нэг түүхэн баримт гэдэг нь тухайн үеийн түүхчид Христийг амьдарч байсныг түүнийг бас яг Понти Пилатын үед цовдлогдож үхсэн гэдгийг баталж бичсэн бичвэрүүд үлдсэн байдаг ба тийм үү? Харин итгэлийн баримт гэж юу хэлдэг вэ? Христ итгэсэн хүмүүс Есүсийн төлөө амиа өгсөн нь бол итгэлийн баримт юм а. Хинч худал зүйлийн төлөө үхэхгүй гэдгийг бол энэ маш чухал логик ойлголт байна. Худлаа зүйлийн төлөө золиос гарах хүн байхгүй. Үнэн зүйлийн төлөө золиос гарах хүмүүс бол байгаа. Есүсийн дагалдагч нар шавнар бүгд амиа зориулсан. Бүгд өгсөн, тэд алуулсан. Христийг ярьсан учраас тэд дашуурдуулсан, цовдлуулсан. Тэд Христийг ярьсан учраас тэд шоронд хаягдсан. Христийн амьлалтыг тунхагсан учраас тэд гадуурхагдсан. Хэрвээ Есүс Христ амьлаагүй байсан бол тэд ингэж зовх хэрэг байсан юм уу? Христ тэдний өмнө яг амьлсан гэж өөрийгөө илчлээгүй байсан бол тэд ингэж зовх хэрэг байсан юм уу? Тэд нар зүгээр Христ амьлсан зүгээр нэг домог эсвэл зүгээр нэг хийсвэр сэтгэлгээ эсвэл Есүс үхлээс амьлсан гоё санаа байсан бол тэр гоё санааны төлөө тэд амиа өгөх байсан гэж юу? Өнөөдөр энд гоё санааны төлөө зүгээр гоё домгийн төлөө амиа өгөх хүн байна уу? Бидний хинч байхгүй. Харин бид үнний төлөө магадгүй амиа өгч болно. Үнэн учраас Есүсийн дагалдагч нар өөрсдөө амийг зориулсан. Энэ бол итгэлийн баримт юм а. Тэд амьдарсан. Тэд итгэлийн амьдралаар амьдарсан. Тэд эцсээ хүртэл Есүс Христийн амьлалтыг тунхагласан. 2033 онд чуулганы 2000 жилийн хой болно. Хэд онд гинөө? 2000. Манай амьд өгсөмийн 2000 жил биш үү заяа. Манай амьд өгсөмийн 30 жилийн маань 28 онд болно шүү дээ. Харин Христийн чуулган байгуулагдсны анх үүснээс хойш одоо 2000 жил ойн 2033 онд болно. Яг энэ зориулсан маш олон хөдөлгөөнүүд дэлхийд даяар болж байгаа. Дэлхийд даяар маш олон том хөдөлгөөнүүд. Тэгэд энэ хөдөлгөөнүүд яг юу ярьж байгааг нэг л зүйлийг ярьж байгаа. Христийн сайн мэдээг тунхаглах, Христийн амьлалтыг тунхаглах тухай ярьж байгаа. Дахин хэлье. Есүс Христийн амьлалт үнэн биш байсан бол бидний итгэл хоосон, бидний сайн мэдээ утга учиргүй байх байсан тийм үү? Есүс Христийн амьлалтыг ярих. Өнөөдөр хан нөхдөд бид нар зүгээр Бурхны тухай бодох үед сайхан залбираад нэг байрныхаа асуудлыг шийдүүлчих, өр ширнээс сайж гарчих, эрүүл мэндэж өрөөгч, эрүүл мэндэж одоо хит сайхан болгочих гэж бодох нь энэ ингэж бодох энэ бодлоос давсан чухал мэдээ бидэнд байгаа гэдэг болох хэрэгтэй. Яг гэвэл бид энэ дэлхий дээр мөнхөн амьдрахгүй. Энэ дэлхиэс бид бүгдээрээ л явах болно. Харин бид энэ дэлхиэс явх үед Бурхны дагалгаврыг биелүүлсэн байх хэрэгтэй. Энэ ямар даалгавар гэж түүний агуу захирамч түүний сайн мэдээг ярьсан байх хэрэгтэй. Түүний сайн мэдээ юу гэж Христ бидний төлөө ирсэн, амьдарсан, бидний төлөө загламад цовдлогдож үхсэн, оршуулгдсан
тэр үхлийг ялж амилсан гэдэг бол сайн мэдээ маа. Халелуя. Энэ сайн мэдээг тунхаглах. Энэ бол бидний үүрэг байгаа. Бид нар зарим хүмүүс тэгж боддог. Христ итгэх юм бол сайн хүн болт юм байл шүү дээ. Хэвээ гой сайн хүн болчт юм байлээ. Худлаа ярих нь багасаад ирдэг юм байлээ. Арих дарсны хэрэглээ нь багасаад ирдэг юм байлээ. Ер нь их тийм зөв хүн болт юм байлээ шүү. Христ итгэл зөвхөн биднийг зөв хүн болгохгүйг ойлгох хэрэгтэй. Яагаад бол Христ итгэдэггүй олон тийм зөв амьдралын хэв маягтай хүмүүс байдаг үстэй. Олон сайн хүмүүс байдаг. Тэгээ зарим хүмүүс тэгдэг байхгүй. Пастра ер нь итгэж хүмүүстэй ингээ ажиллахаар өстэй ядаргаатай юм аа. Итгэж биш хүмүүс нь амар юм аа гэдэг. Үндэ яг нэг үлгээд бидний Христ итгэл Бурхан бидэнд итгэлийг өгсөн, Бурхан биднийг аварсан, биднийг зүгээр сайн хүн болгохгүй. Бурхан биднээр дамжуулж өөрийнхөө амьлалтыг тунхаглахыг хүссэн. Биднээр дамжуулж бусдад мөнх амийн сайн мэдээг хүргэхийг зорьсон юм аа. Бид нар сайн хүн байх гэдэг бол энэ бидний зорилго биш. Энэ зүгээр бидний амьдралын мань үр жимс. Бидний итгэлийн үр жимс. Бид Христ итгэсэн учраас бид Бурханы үгийг дагдаг. Бид Бурханы үгийг дагдаг учраас бидний амьдрал зөвийг, сайныг үлдэхийг, сайнны үр жимсийг ургуулдаг баг. Тэрс бид нар ингэж зориогүй Есүст итгэхэд нэг сайн хүн болж авах юмсан. Come on. Хэрвээ та зүгээр энэ дэлхий дээр зөвхөн сайн хүн байхын тулд Христ итгэж байвал та хамгийн ядуу сул дорой итгэлийг аваад байна гэсэн. Итгэл байна. Эсвэл зарим Христ итгэж юм бол амьдрал авахгаа жоохон шийдээд өөр ширнээсээ гараад гайгүй болчих юм шиг байна. Тэр нэг дорж өстө сүмд яваад өрнөөсөө гарсан гэж яг тэгчих юм байна. Та зүгээр өрнөөс гарах сүмд явж байгаа бол таны итгэл ямар жижигхэн, ямар бас ядуу вэ гэдгийг бас харуулад байна гэсэн. Мэдээж нөхдөд бид бүгдээрээ л амьдрал санхүүгийн асуудалтай би мэдж байгаа, би ойлгож байгаа. Бүгдээрээ санхүүгийн тодорхой хэмжээний үр ширний асуудалтай байгаа. За яг бүгдээрээ гэж хэлээд зарим хүмүүсийн уурыг хүргэж гинэ үгүй юу? Зарим нөөдөөс хараад өргөө баг чинь юу яриад байгаа юм ингээд. За өргөө бол баяр хүргэе. Үнэхээр баяр хүргэе. Та үнэхээр өргөө хүн байна. Мэдээж бид нар амьдралынхаа хүнд бэрхшээлтэй асуудлуудыг Бурхан дээр авчирдаг. Эзэн минь та туслаач гэж гуйдаг. Эзэн зөвшөөрсөн. Эзэн юу гэж хэлсэн гэж миний нэрээр та нарыг юу гэж гуйсан би танад хариулна гэсэн баг. Эзэн бүх зүйлийг гуйгаар гэсэн ба. Гэхдээ миний хэлж байгаа дөрөв та ойлгож байгаа. Бидний зорилго зүгээр л амьдралаа сайхан болгох төдий биш юм аа. Бидний зорилго зүгээр л өрнөөс гарах төдий биш юм аа. Бидний зорилго зүгээр л одоо байгаа өвчнөөсөө салах биш юм аа. Бидний зорилго бол Христийн амьлалтыг тунхаглах юм аа. Христ амьлсан. Түүгээр дамжуулж мөнх амийг хүлээн авсан. Түүгээр дамжуулж бидний нүгэл уучлагдсан. Халелуя. Түүний загалмай дээрх ариун цусаар дамжуулж эзэн бидний бүгдийн бүх нүглийг уучлсан. Энэ сайн мэдээг ярих нь бидний зорилго байх ёстой юм аа. 1-р Коринтын 15 дугаар бүлгийн 20-23 дээр ингэж хэлсэн байдаг. Гэвч үнэндээ Христийг үхэгсдийн дундаас амьлуулсан бөгөөд тэрээр нойрсогсдийн дундаас эхний үр жимс болсон юм. Учир нь үхэл нэг хүнээр дамжин ирсэн шиг амьлалч нэг хүнээр дамжин иржээ. Атаантай холбогдсон бүхэн үхтэгчлэн Христтэй холбогдсон бүхэн амьлуулагдана. Гэхдээ тус бүрдээ өөр өөрийн дараалтай эхний үр жимс нь Христ юм. Тэгээд Христийнх болсон хүмүүс түүнийг ирэх үед амьлнаа гэсэн баг. Христийн дахин амьлт бидэнд юг тунхагладаг гэж бидэнд амьд найдвар байгаа. Үхэл төгсгөл биш юм байна гэдгийг. Хүн төрлөختнийг айлгадаг хамгийн том юм үхэл шүү дээ. Үхэл. Үхлийн асуудлыг шийдэх гээл бид нар ч үзээд байдаг үст. Янз бүрийн хэм гаргаад л урт насламар л байна шүү дээ. Бүгдээрээ л урт наслал байнга л цэл залуугараа байцах юм шиг. Үчирээсгүй цэл залуугараа л байгаад байгаа юм шиг ингээл. Мөрөөдөл огоцтой эндээс зүсэж ишигэж татаад л. За тэр мөр би буруу гэж хэлээгүй шүү заа. Зүгээр бодит юмнуудыг л ярьж байгаа шүү тийм үү. Энийгээ ч ингээл эндүүдээд л одоо эндүүд гэх юм уу яа гэм бүүм за. Ягаад тэгээд бид нар хөгширч бид нар үхэл рүүгээ явж байгаадаа бид нар эвлэрмээргүй байгаа байхгүй. Юу хэрэглэх вэ? Яавал урт наслах уу гэдэг. Яг уу ямар бэлдэн мэлэн ямар гоё юм байна яг уу. Мөнхийн ус нь байдаг ч болоосай л гэдэг байгаа шүү дээ. Мөнхийн ус бол байхгүй харин мөнхийн ам бол байгаа. Халелуя. Мөнхийн усыг урсгадаг аршаа маршаа энэ тэнд бол байхгүй. Та тийм орс олохгүй. Харин мөнхийн амийг өгч нэгэн бол байгаа. Түүний нэрийг Христ Есүс гэдэг. Халелуя. Амен. Анөхтө. Энд ингэж хэлсэн. Бид Христийнх болох үед бид
амилна гэсэн түүнийг ирэх үед бид найдвар байгаа. Бид итгэл найдвар байгаа хүмүүс. Бид зөвхөн энэ дэлхийн амьдралаар хязгаарлагдаагүй. Бидэнд мөнхийн амийг бурхан өгсөн юм аа. Христ итгэсэн бүхэн дахин амьлалтыг эзнийг ирэх үед амсах болно гэсэн. Үхэл төгсгөл биш ээ. Бидний махан бие үхлийг амсах боловч бид шин биетэйгэр бурхантай хамт мөнхөд амьдрах нь бас гарцаагүй юм гэдгийг ариун Библи бидэнд хэлж байна. Түүнийг булш хорч чадаагүй, барьж чадаагүй. Яг үүний адил биднийг ч ямар ч булш биднийг хорч чадахгүй бөгөөд үхэл биднийг бурханаас салгахгүй маа. Халелуя. Биднийг юу ч бурханаас салгахгүй гэж байна. Юу ч Иесус Христийг булш түүнийг хорж тогтоож чадаагүй маа. Тэгвэл биднийг ч гэсэн ямар ч булш хорж тогтоож чадахгүй. Ром хотынд бичсэн загталтаар Ром 8 дугаар бүлгийн 8 дугаар бүлгээр ингэж хэлсэн байдаг. Тиймээс хэн биднийг Христийн хайраас салах юм бэ? Зовлон уу, бэрхшээл үү, хавчлаг уу, өлсгөл нь үү, ядуур уу, аюул уу, элд үү? Юу бидийг Бурхны хайраас салахгүй гэсэн баг. Тэгээд цааш нь ингэж хэлсэн байна. Таны төлөө бид бүхэл өдөржин хядуулж нэдэлгааны хонь мэд тооцогдлоо гэж бичигдсэн байдаг. Гэвч биднийг хайрлсан түүний ачаар бид энэ бүхнийг бүрэн ялан дийлдэг. Яагад гэвэл үхэлч, амьч, тэнгэрлэгч нарч, захирагчдч, өнөөгийн юмсч, эрх юмсч, хүчнүүдч, өндөрч, гүнч, өөр ямар ч бүтээл эзэн Христ Есүстэй нэгдмэл хүмүүсийг хайрлах Бурхны хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна гэсэн. Паул биднийг юу салгаж чадахгүй маа гэсэн байна. Үхэлч, амьч, тэнгэрлэгч нарч, захирагчдч, өнөөгийн юмс, эрх юмсч, хүчнүүд, өндөр, гүн юу ч биднийг Бурхны хайраас салгахгүй маа. Бүгд хажууд байгаа хүнд ханд шилэхгүй. Бид намайг хинч юу ч Бурхны хайраас салгахгүй гэж. Таныг хинч юу ч Бурхны хайраас салгахгүй. Бидэнд итгэл найдвар байгаа андөгтөө. Бид үхлийг давсан амьд найдвартай хүмүүс. Хэрэв үхэл бидний айлгах зэвсэг биш юм бол, үхэл биднийг хорч чадахгүй юм бол одоо бид яг юунаас айх вэ? Бид нар өндөр наснаас айх уу? Үгүй. Тэртээ махан бие минь өндөр насыг наслаад энэ шороонд шингэх болно. Биднийг айлгах яг юу байгаа вэ? Хэрэв үхэл биднийг айлгахгүй юм бол, үхэл бидний хувьд төгсгөл биш юм бол юу биднийг айлгах вэ? Өнөөдөр ингээд харилцааны жоо асуудалд ордог. Йоо тэрнтэй тэгшлээ. Йоо ямар хэцүү, ямар муухай. Йоо амиа хорлчих юмс. Үгүй. Харилцаа биднийг айлгана гэж юу? Йоо ямар их үр заас насаараа төлөхгүй өрөнд олчлоо. Өөргөд өвчлчих юмс. Hey, come on. Заримдаа хүмүүс үхлээс айж ийн гэж ярьж байгаа хэрнээ заримдаа амьдралын асуудлуудаас болоод үххийг сонгох гээд байдаг. За үхээд л тэгээд бүх юм дуусчих. Үхэл бол бидний сонголт биш. Үхэл угаасаа бидэнд өгнө. Нэг сонгож монгодох юм биш. Угаасаа бид нар цагийн тэрээр очино. Үхэлтэй нүүр тулна. Окей. Тэрийг нэг өөрийнхөө сонголт энэ төр бүү болго. Энэ ирнэ. Би иш үзүүлж шүү. Тэ бидний хүн бүр тийм үү амьдралдаа үхлийг амсан шүү дээ. Нэг л удаа амсна. Үхэл биднийг айлахгүй юм бол одоо өөр биднээс бид юунаас айх вэ? Өрнөөс айх уу? Өрнөөс гарч болно. Залбир, хөдөлмөрл, мэрэгүү ханы гуй. Өөрийнхөө амьдралын буруу байгаа хэм маягаасаа татгалз Бурхны үгэнд дуулууртай бай. Харилцаанаас болоод харилцаанаас айх уу? Харилцаанаас болох уу? Харилцаа биднийг айлгах уу? Үгүй. Бид нар уучлах гуйж болно. Бид нар өөрийнхөө одоо үзэл бодлосоо бид нар бас буулт хийж болно. Нэгсэн би юу хэлэх гээд харилцаагаа авахын тулд харилцаагаа эргээд эвдэрлийг бий болохын тулд бид нар зарим зүйлээс бид нар буулт хийх боломжтой. Зарим зүйлдер бид нар биел зөвхөн биел өмнө шудраг гэж ярихын оронд бид нар зүгээр за хуучлаараа хэрвээ чи нэг үнэхээр ойлгохгүй байх бол хоёул энэ сэдвээр дахиад яриад яах юм бэ? Хоёулаа харин ойлгож болох сэдвэрээ ярих гэж хүн ярьж болно. Харилцаанууд биднийг айлгах уу? Өвчин зовлон биднийг айлгах уу? Хэрэв үхэл биднийг айлгахгүй бол юу яг үндэ биднийг айлгах вэ? Хэрэв үхлээс айхгүй хүн энд сууж байгаа бол одоо юунаас айж бие хотрол суuna вэ? Тэгж болохгүй, тэгчвэл тийм болчих юм. Ингэч болохгүй, ингэчвэл ингэч магадгүй. Тийм ч юм лөө орж болохгүй, ийм л юм оролцож болохгүй. Бөөн айс эргчлөө.
Бурхны үгэнд дуулууртай байх. Уршаа зоригтой амьдрцгаая бүгдээрээ. Зоригтой амьдрна гэлс дураараа хаа байсан хамаагүй гим нүгэл хийгээд гүгээд гэсэн үг биш шүү дээ тийм үү? Бурханд таалагдсан амьдралаар амьдрах зоригтой бай. Нүгэлт үгүй гэж хэлэх зоригтой бай. Худал хуурмгийг эсэргүүцэж чадах зоригтой бай. Үнний тал зогсох зоригтой бай. Бурхны үгийг тунхаглах зоригтой бай. Түүний дахин амилтыг ярих зоригтой бай. Халелуя. Эзэн танд гэрэлд ирээдүй өгсөн гэдэгт итгэсэн итгэл дотор зоригтой амьдрал. Бид энэ дэлхий дээр юунаас ч айх боломжгүй ма. Хэрвээ үхэл биднийг айлах бол хамгийн сүүлийн ишлэгийг би уншаад өнөөдрийн номлоо өндөрлөө. 1-р Коринтын 15-ын 54-өөс 57 дээр хэлсэн байна. Энэхүү ялзардаг би ялзаршгүй гүмсэж, энэхүү үхдэг би үхэшгүй гүмсэх үед эртнээс бичигдсэн үг биелж. Үхлийг ялалт залглаа. Үхлээ ялалт чинь хаана байна вэ? Үхлээ хатгуур чинь хаана байна вэ гэх болно. Үхлийн хатгуур нь гим нүгэл. Гим нүглийн хүч нь хууль юм. Харин бидний эзэн Есүс Христээр дамжуулан бидэнд ялалтыг сойрхож Бурханд талархал өргөё. Халелуя. Бидэнд ялалтыг өгсөн юм аа гэсэн. Өнөөдөр энэ бол амьсан баярын өдөр. Өнөөдөр бол ялалтын баяр юм аа. Бид нар дээр үед одоо социализм үед чинь тийм үү 5 сард ялалтын баярыг тэмдэглэдэг байсан шүү дээ тийм үү? Харин одоо бид нар жинхэнэ мөнхийн ялалтын баярыг тэмдэглэж байгаа тэр өдөр байна. Есүс Христ үхлийг ялсан. Тэр бол амьлсан юм аа. Тэр нүглийг ялсан юм аа. Үхэл дахиж биднийг ноёрхох боломжгүй болсон юм. Халелуя. Тэгмээс бид нар нүглийн боолчлоос чөлөөлөгдөж, бид нар үхлийн айдсаас бид нар чөлөөлөгдөж, бид нар Бурхан дотор түүний бидэнд өгсөн гэрэлт хувь тавилан дотор амьдрахаар дуудагдсан юм. Халелуя. Нөхтөө бүүхэ. Өнөөдөр амьдралчин байгаад тэр бэршээл зовлон энэ таныг хүлж чадахгүй, таныг зогсоож чадахгүй. Айцаар биш, итгэлээр, үзэн ядалтаар биш, хайраар бүгдээр алхацгаая. Бүгдээр хамт босцгоё. Үхлийг ялалт залглаа гэсэн. Халелуя. Хэний? Есүс Христ. Тэгээд Христээр дамжуулан бидэнд ялалтыг сойрхогч Бурханд талархлыг өргөж байна. Бүгдээрээ үнэхээр Бурханд талархъя. Тэгээ бүгдээрээ өнөөдөр хамтдаа залбирлын дараа бүгдээрээ бас нэгэн гайхалтай магтаалаар бид нар эзнийг хүндлэж бас баярлан бүжих болно. Яагаад энэ баярын өдөр учраас. Одоо бид гойнолох цаг биш. Одоо харин бид баярлах цаг. Яагаад бид нар магадгүй өөр ширний асуудал байж болно. Бид нар янз бүрийн зөндөөл амьдрал дотор бэрхшээл зовлон байж болно. Гэхдээ бид нар яг тэр бүхнээсээ нэг эзэн дээр өөрийнхөө харцыг төвлөрүүлээд эзэн минь амьдрал зөндөөл бэрхшээл зовлон байна. Гэхдээ энэ бүхнийг давж энэ бүхнийг шийдэж чадах төгс өчид Бурхан миний төлөө үхлийг аж амьсан танд би талархаж байна гэж. Бүгдээ эзэн талархъя. Бүгдээ эзний өмнө залбирцгаая. Одоо энэ залбирал гуйлагчин залбирал биш шүү заяа. Гуйлагчин залбирал гэж юу вэ? Ирэх 7 хоног төлөгч байгаа тэрний хэдэн одоо хүүтэй мөнгө байна эзэн минь. Одоо тэхгүй. За мэдээж орой гэртээ очиод залбирж болно шүү тэр тийм юм гуйж болно. Мэдээж Библи юу хэлсэн мэлээ? Юу дуртай Христийн нэрээр юу хүснэ гуйгаарай гэсэн ба. Тийм учраас тэр санаа зовхон байхгүй. Харин яг одоо энэ номлын дагуу бид нар залбирч байна. Ямар номлол вэ? Амьлалт, ялалтын. Тийм учраас ялалтын залбирал бүгд ингэж залбирахын. Тийм ээ эзэн та ялсан. Та надад ялалтыг өгсөн. Би таны дотор ялагч. Би таны дотор шинэ бүтээл. Та надад гэрэлт ирээдүй өгсөн. Би таны дотор гэрэлттэйгээр өөрийнхөө ирээдүйг харж байна. Таны надад өгсөн дуудлага хувь тавилангийн төлөө баяр хөөртэйгээр амьдрья гэсэн эм залбирал байгаарай. Халелуя. Халелуя. Бүгдээ гараа өргөд эзэн доо хандан залбирцгаая. Халелуя их эзэн минь ээ. Бидэнд ялалтыг өгсөн Бурхан минь ээ. Ялагч эзэн минь ээ танд баярлалаа. Оо халелуя. Халелуя эзэн минь биднийг хайрласан
хайрлсан таны хайранд баярлалаа. Биднийг уучлсан таны уучлалд баярлалаа. Эзэн минь бидэнд өгсөн мөнх амийн төлөө танд баярлалаа эзэн минь. Халелуя. Үхлийг ялсан, дахин амьсан Есүс Христа бидний амьдралд, бидний амьдралд алдар шиг болтугай. Халелуя. Эзэн минь бид итгэл найдвар өгсөн танд баярлалаа. Эзэн биднийг айдсыг дав хүчийг өгсөн танд баярлалаа. Халелуя Иесус. Эзэн минь бидэнд өгсөн хувь тавилантай гэрэлт ирээдүйн төлөө баярлалаа эзэн. Таны хаанчсын төлөө, таны зорилгын төлөө амьдрий. Их эзэн минь энэ дэлхийгээс явах өдрийг хүртлээ. Таныг дахин ирэх тэр өдрийг хүртэл эзэн бид таны дахин амьлтыг тунхаглая. Таны ялалтыг тунхаглая. Халелуя. Есүс ялсан. Есүс амьсан. Халелуя. Халелуя. Есүс мандтугай. Есүс мандтугай. Бурхан алдарш болтугай. Их эзэн минь танд баярлалаа Иесус. Халелуя. Бүгдээрээ эзнийг магтаж түүнд алдрыг өргөцгөөе. Халелуя. хамтдаа магтцгаая. Амен. Хамгаасаа тэр өдөр Үхлийн хүч нурхад бид аврагцсан магтцгаая. Есүс амьсан. Амен. Есүс амьсан. Хосон заgal бай хосон бош мөнхийн амьдралын батун дэсмэ магтцгаая. Есүс амьсан. Хүлээсний эцэс эргчлөөд би тантай нүртөж би таних Есүс тач миний Дозашгүй тэр баяр хорт дэлхийн бүх зовлон төгсгөл болно. Баярлалаа Есүс амьсан. Бидний төлөө ирсэн баярлалаа. Бидний төлөө амьдэрсэн баярлалаа. Бидний төлөө доромжлон гутагдж бидний гим нүглийг өөртөө өнгөрч загалмаа цовдлон өгсөн баярлалаа. Бидний төлөө оршуулгасан баярлалаа. Бидний төлөө үхлийг ялж амьсан баярлалаа эзэн минь. Халелуя эзэн. Бүх алдрыг танд өргөе эзэн минь. Эзэн минь бидэнд та амьд найдвар, итгэл найдвар өгсөн танд баярлалаа. Халелуя. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен. Халелуя. Халелуя.